Авийн нүмер шиг дүнхийх асгат гурван булаг шүтэн хайрхантай. Хадгийн хээгэр мэлэмрэн урссан хар ус, шар ус, төрөгний голуудтай. Наран сарам шээсэн хос титэмтэй, нас буян ивэсэн хөх нуурын хаялагтай. Агуад эцсийн удмын холбоо залгасан ард зоны яруу төв хөвөрсөн эсэм мэндийн өрөөлөөр ивэм бөхчүүлсэн энэ миний төрсөн нутаг эрднийн инхчин сэрүүн сайхан ханга гурван булгаа химэн тусмын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Дорж готов төрсөн нутгаан дуу алдан магтсан байдаг. Баянхонгор аймгийн гурван булаг сум далайн түвшнээс дэш 2000 м-ийн өндөрт өргөгдсөн энэл сэрүүн сайхан хангаад сэтгэл сэргээж нүд хужирлах байгалийн сайхан цөм зохицолжээ. Хөхнуурын торгон мандал холын хүний нүд ойрон хүний сэтгэлийг булан бүлээн илгэндэн шуудаан чуулуулж уулсын дунд дэлгэж тавьсан хадаглагаа алтан нараан мандалтан эрхлүүлэн аглаг буудад оршин байна. Гурван булаг, морин, мөрт, хонгоо, өндөр улаан зэрэг сүрлэг уул, цэнгэг нуур, Чинтийн тохой, гурван ноёны шарил, Чингисийн тогоо гэд төмөн үеийн түүх шаштрыг өөртөө тээсэн газар орон төрөл бүрийн ховор ургамал цэцэг ан амьтан жигүүртэн шууд энэл нутагт байхаж хар ус, шар ус, түргэн, билүүт, нарийн тэл, үлзитийн голууд улсын сугаар үйлсдэлдэн холын аянда бидэртэн. Жилийн дөрвөн улиралд усандаан болжмор огтно. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд үйлждэг нарийн аршаан ичидийн чандман эрднэрэн энэ нутгийн хүн зоныг ундалж эрт идэвгэгийн алиндч алив өвчнийг ангаах хувьцаан үлгэн ундарна. Ийм л сайхан үлгэрийн ханга Баянхонгор аймгийн гурван булаг сумаас бид энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэлээ. Малчин түмэн маань морио машин моциклоор солиод цөөнгүү жилийг ардаа орхижээ. Гэвч энэ байдал нь эртнээс нааш уламжлагдаж ирсэн нүүдэлчдийн өв соёлыг гээхэд хүргэж залуу үе морь дагсан соёл уламжлал хэрэглэнээс баг багаар алсрах аюулыг дагуулах болсон юм а. Тиймээс гурван булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар залуучуудын холбоо Адуутай Монгол адууны соёлын удирдлагыг хангаан бүсийн залуучуудын чуулга уулзалттай хамт утган Баянхонгор аймагт анхудаа зохион байгууллаа. За нийт эх орны маань өнцөг болон мөрд сууж байгаа нутгийн уугуул суугуул иргэд хөдөлмөрчд дөөн ад жаргал эрүүлэн сайн сайхан өгсөн өрөөж мэдчилж байна. За адуун айргны баяр, за адууны өдөрлөг зохион байгуулагдах болсон нь бол ер нь бол сумын залуучуудын холбооны үүсэл санаачлагаар одоо сумын засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийн тусгацсны дагуу одоо энэ арга хэмжээ маань хангаан 7 сумын хэмжээнд одоо зохион байгуулагдаж байна. За хангаа нийтээ одоо 140 орчим одоо залуучууд маань багийн төрөл тэмцээн, ганцаарчлан төрөл тэмцээнүүдээр одоо хамтран оцолж авхаал цамбаах хүч одоо хүчээр сорих юм арга хэмжээ зохион байгуулагдах юм аа. За адуу айргны баяр зохион байгуулагдах үндсэн одоо зорилго чиглэл нь юу вэ гэхээр ер нь бол бид бүхэн цаашдын төлөвлөсөн зорилт бол ер нь сум орон нутагт таан болоод цаашдаа бол одоо энэ адууны өв соёлыг ард иргэдэд цааш нь түгээн дэлгэрүүлэх энэ уламжлалыг одоо сайхан авч үлдэж хадгалах. За мөн одоо энэ гэмтгэргээс урьдчилан зэрэглэх ажлыг одоо зохицуулах зөвлөөс одоо ер нь энэ адуугаан бүртгүүлжүүлэх, тамга тэмдгийг бүрдүүлжүүлэх ийм зорилго чиглэлтэйгээр одоо нийт одоо энэ сумынхаа хэмжээнд энэ тамгыг бүртгүүлжүүлэх их мэдчилгийн ийм ажлаар хэмжээнд зохион байгуулагдах юм аа. Одоо хөдөөгийн маршрутууд маань одоо ер нь бол залуучууд маань төв суурин газрыг маш их бараадж байна. Бид бүхэн бол одоо яг энэ Монгол өв соёл, Монгол мал арга ухааныг бол одоо залуучуудад өвлөх, залуучуудад энэ одоо энэ сайн сайхныг үлдээх юм зайлшгүй шаардлага байна. Тийм учраас бид бүхэн одоо энэ арга хэмжээний одоо цаад утга учир нь гэхээр энэ залуучууд маань мал маллах энэ сонирхлыг бий болгох.
зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Гурван булаг, цаг жаргаланд, галуут, бөмбөр, бууцан, хүрээ марал, баян булаг сумдын 200 гаруй залуусыг нэгэн дор цуглуулж чадсан ил өдрөлгийн үеэр морин унах шаардлагыг зохион байгуулагч тавьжээ. Гурван булаг сумын 5 багийн иргэд өдөрлөгт өнгө зүсээрэн ижилсэн морин унаж, дээл хувцас эмээл газар барих ташуурандаа хүртэл анхаарч эрцгээжээ. За манай сумын залуучуудын холбооноос санаачлан засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийг батлахад хэд хэдэн ажил оруулсан. Тэрний хамгийн гол үр дүнтэй ажил нь бол залуучуудын холбооноос санаачлан Адууны баяр, Айргины баяр гэсэн үйл ажиллагааг засаг даргын үндсэн чиглэлд хийж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ тусгасан ажил маань харахгүй энэ өдрөөр зохион байгуулагдаж байна. Энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хамгийн цаатлын ач холбогдол нь бол яриад ханшгүй юм. Монголчууд бид бүхэн бас адуутай зайлшгүй холбоотой байдаг. Адууны өв соёл бол өв соёлыг уламжлах, ялангуяа хэрэгдэж ирсэн тэр түүх уламжлуудыг, мартагдсан уламжлуудыг сэргээх, залуучуудаа өвлүүлэх, цааш нь одоо бас биш уламжлуулах тал дээр бол гол зорилго нь оршиж байгаа. Ингээ манай залуучуудын холбооноос санаачлан энэ үйл ажиллагааг бас хангаан бүсийн залуучуудын чуулга уулзалтаа давхардуулан одоо хийж байгаа нь бас илүү үр дүнтэй болж байгаамаа. Ингээд бид бүхэн бас энэ Адууны баяр, Айргины баяр, энэ Адууны соёл гэсэн энэ үйл ажиллагаа зохион байгуулснаар бол бид бүхэн одоо бас Адууны айл болгоны Адууны тамгыг бүртгэлж үүрж өв соёлдоо авч цаашлж одоо энэ бас эхлэлт төдий ажил эхлээд энийг бол жил болгон уламжлуулан одоо бусад сумдууд одоо туршлага болохоор ийм үйл ажиллагааг явуулж байгаад одоо иргэдийн хурлын төлөөлөгчийн даргын хувьд бол чин сэтгэлээс талархалтай байна. Энэ жилийн өдөрлөгт адуутай холбоотой олон арван уралдаан тэмцээнийг хангаан бүсийн залуучуудын дунд зохион байгууллаа. 93 наадмаа наадуулж, залуус эмнэг хангалыг бүлгүүлж, морин дээрээс уурах шүүрч, сүүтээгүй сайхан аярган шалгаруулж, хамгийн сайхан эмээл хазаар дашууран тэд тодруулсан юм. Ургах нартай таширлаж, шар усан голын хөндийг уруудаж 38 шандас дааг уралдлаа. Яа, Батандарчи ядагдах наатта. За мөнх хоёрын хомдон даах чинь аман гүтүүн дээр Батандаргийн хувьд даах. Мөнх өтрийн хөв хайр даах аман гүтүүн дээр уралдаар мөнх өтрийн дээр даах аймгийн алдар туяач. Дөрөвдөр Батандаргийн хувьд даах. Тавдаар ан эрдний хүрэн даах. 6-аар Батандарчи ядагдах. 7-оор цаагуур Дэлтийн хомдон даах ган тулгын аймгийн алдар туяач 1-р өгийн уяаж ган тулгын хомдон даах. 8-аар Инкватрийн хардаах араас орж ирж байна. Төрөө магнат 3 булаг сумын 3 дугаар багийн уяач Инкватрийн хардаах хурдалсан бол аман хүзүүнд 3 булаг сумын 1-р багийн уяач мөнх хоёрын зээрт Айргийн тавд 3 булаг сумын 1-р багийн уяач ган тулгын хондон 3 булаг сумын 2-р багийн уяач Марал Эрдэнийн 3 булаг сумын 2-р багийн уяач Чин зоригийн давнар тус хурдалсан юм а. За сайн байна уу та? Оо сайн байна. За тэгэхээр өнөөдөр таны хардааг
Төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр энэ даагныхаа талаар удам овчлынхаа талаар яриач. Оо нутаг унгаад дөө. Унгаад. Өмнө 2-3 баг надад дарсан. За таны хувьд хэдэн жил болсон морь үйж байна? Оо 4-5 жил хийчихсэн. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Аль багийн? Оо 3 дугаар манай аймгийн алдарт сандагч өгдөг. Энэ одоо аймгийн алдартай шугам бэрээ хөмөг хоёрээс ярьдаг байна. Энэ эцэг нь болохоор зүтлээ сая бүрэнгээд л таах байна. За өмнө одоо бас хаана энэ жил наадамд уралдсан болов? Энэ одоо энэ жил дээрээс уралдааг одоо анхныхын уралдаад амаг үзүүлчихээр. Энэний хоёр ах нь одоо хоёр хөсөлтөд урлан орсон. Нөхшөлтөд байгаа. Энэ манай унган даагах юм аа. Хордон галтралцганы маань төөл. Тэний дуурвалт ихгүй. Танайха хаагур нутгалж байна. Энэ төвөөс баруун тийш гэнэ баян бүлэгтэй хиллээр нутгалж байна да. Ганц даагтай шсан. Дааг маань одоо өмнө бас өөр уралдаанд энэ жил уралдсан уу? Энэ жил нэг төрүүлээд нэг гурвалчаа. Тэгээ энэ уралдсан бэ. Энэ нэгдүгээр огийн наадамд төрүүлээ. Дөрөвдүгээр огийн наадамд гурвалт гэсэн. Өдөрлөгийн үеэр 3 булаг сумын үе уяачид цөм цуглжээ. Тус сум Эрдэнэс нааш хурдтайн дээр нийслэлээс 1000 орчим километрийн алс байх тул улсын уралдаанд төдийлөн оролцоод байдаггүй байна. Хэрв оролцуулж 3 булаг сумын хурд аль газрын хүлгээс үл дутах ажээ. Манай энэ 3 булаг сумд хурдтаадууны түүх үүссэн юм ч одоо хярсны голын ядуу нэг жоохон дээл журалдаад байдаг чинь бол ийм гинлээ. Одоо Баян хонгор аймгийн 3 булаг сумд хөвдөө. Одоо тэр Самбуу залан гэдэг хүн манай хярсны голын унган хүн мэдв. За Бовуу залан гэдэг нь утгацаар энэ юунаас ирсэн бэ? Дисээс энэ манай нутагт одоо үндсэн дээр доо цагаач ирсэн юм уу? Тийм л хүн л дээ. Энэ олон ахтар хурдаад дуутай. Манай тавьсаад болгон хурдладаг тийм хүн байсан юм билээ. Тэгээд тэр хүний адуу болгон 6 насны мөр төвдөг 6 насныхан мөр төрүүлдэг. Тэгээд тэр Бовуу заланда за энэ үнд одоо ямар адууган бэлгэнд өгдөг хүлээг ярьсан юм гээ. Тэгсэн чинь тэр Бовуу залан гэдэг нь тэгжсэн юм гээ. Энэ үнд ямар хүүхдээ өгдөг хүлээг. Нөгөөч нь хүүхдээ, нөгөөч нь хүүхдгүй. Нэг нь адуурхаад нэг нь хүүхдэх гээд ингэж. Тэгээ азаргаад өгөлч тал болж ингэж манай нутаг тийм хурдаа адууны тийм түүх тийм гинлээ. Тэр цагаас хойш ингэж тэр цагаас хойш тэгээ манай нутагч ийм хурдтай болсон гинлээ. Хурдтай ордог шүү дээ. Манай сумын одоо залуучуудын холбооноос энэ адууны баяр, тамгын баяр залуучуудын сайхан санаачлаг гаргаж байгаа. Энэ юунгүй Монголын хаан адуу өв соёлын төлөө улан сайд багтуулж сайхан хойч үедээ үлдээ хийм зорилготой ухтагуулгаар төгөлдөр ийм сайхан юм зохион байгуулж чадж байгаамаа. За тэгээ залуучууд нь адуу сүргэн хайлаж хүнтгэс хурдаа узан хурдлуул жороогоо узан жороо узгож адуумныхаа чанарыг дээшлүүлж айлгаж өсөж байна. Адуу хиймэртэй амтан. Тиймдээч Тэнгэрийн хүлэг хэмээн унсан морин магтан дуулхан би. Адууны хиймэр эзэндээ шингэж тал нутгийн монголчууд зөвхөн нөөдөө цог золбоотой байдаг үзээ. Хөдөөгийн залуус хиймэртэй байна. Тэд эмнэг хангалыг бүлгүүлж эд хаван гайхуулахын зэрэгцээ адуунд гарамгаа гэдгийг харуулж унсан морныхон давхиан дунд уурга дашуур сүрцгэх нь ёстой холын хүний нүдийг бүлтээлгэж ойрын хүний багтлыг төрүүлэх ажээ. Эмнэг болгуулах тэмцээнд 7 сумын 20 эмнэг сурагч оролцсноос 3 булаг сумын 1-р огийн малчин Инх Манлай, Заг сумын малчин Мөнхбат, 3 булаг сумын 2-р огийн малчин Самбуу Дашнар шалгарсан юм. Харин уурга дашуур шүүрэх тэмцээнд 7 сумын 21 тамирчин оролцсноос Жарланд сумын адуучин Багсам, 3 булаг сумын 3-р багийн адуучин Бат Эрдэнэ, 3 булаг сумын 1-р огийн адуучин Пүрв Доржнор адуучин залуусыг өнгөлөн онцтой сайхан шүүрлээ. За 3 булаг сумын залуучдын холбооноос нэлээдгүй олон ажил хийж хэрэгжүүлдэг нэг нь эмчлийн хувьд бол
Адууны өв соёлыг дэлгэрүүлэх адуутай Монгол арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За залуучуудад энэ ярилцж байгаад за уламж сур эдлийн хэрэглээг нэмэгдүүлээ. Дээрээс нь адуугаа өөрсдөө эдлийн бас хэрэглэе гэдэг үднээс энэ хүү арга хэмжээг бас зохион байгуулахаар ярилцж шийдээд адуутай Монгол адууны соёлын өдрөлгийг айргны баяр, тамганы баяр, адуучны баяр, уяачийн баяр гэсэн төрлүүдээр зохион байгуулж байна. Мөн давхар залуучдын холбоо маань Хангаан бүсийн залуучдын чуулгана, чуулга уулзалт, спортын тэмцээн, мөн энэ адууны соёлтой холбоотой энэхүү тэмцээнүүд мөн хамтран зохион байгуулж байгаа. За сумдуудаас Хангаан бүсийн 6 сумаас ирж оролцож байна. За нэг 200 орчим залуу гадны сумдуудаас оролцож байна. Тэгээд оролцож байгаа залуусын хувьд бол бас нэг талаараа зан залуучдын чуулган зүгээр спортын тэмцээн байдгаас гадна зүгээр ингээ адууны соёлын талаар уурга шүүр, хэмнэг өлгөөлөх, айрг уух гэд энэ төрлөөр зохион байгуулж нэлээд онцлогтой болж байна. За сүүлийн үед бол манай нутгийн залуучууд бол адуу идэх талаар нэлээд буцаад адуу идэх соёл маань сэргэж байна гэж ойлгож байна. Ерөнхийдөө бол айл болгон имэйлтэй болсон, айл болгон ер нь адуугаа идэлдэг болсон байна. Адуу маань манай сумын адуу маань бас төм хурж өсөж байгаатай салбаатай адууны соёл маань их сайхан сэргэж байна. Тэгээд нийт монголчуудаа адуугаан сайхан эдэлж хэрэглэе. Залуучууд маань бас уламжлалт хэрэглээгээ сэргээгээч гэж уриалж байна. Тэгээд нийт монголчуудаа манай монгол адууны хэмэр болон манай нутгийн адууны хэмэр монгол төмнийг нээж явах тоо гэж өрөөё. Хаана санаж сэрхийн их хүслэнд авцсан Хангаан нутгийн залуус энэ удаагийн наадмыг зохион байгуулсанд үнэхээр их баярлаж байгаагаа хэлж байлаа. Урлаг соёлын тоглолтоос илүүтэй унаж төрсөн нутаг усанда удам дамжсан малцсан заяаныхан гой сайхныг мэдрэх нь юу юунаас ч ирхэн байх нь аргагүй юм а. Угаасаа Монгол ахуйз ашиглаж морь юм чинь тэгэл одоо бол дан хужаа мэцэглэхгүй ус морион бол идэлж байгаа манай нутгийнхан бол ер нь үл идэлж байгаа л харагдаж байгаа. Одоо бол төвмө өрөөл мэцэгл унахээс зүгээр мал хуудаан бол данл морь хөргөлт болж байгаа шүү дээ. Суруу идэл мэдлийг бас хийж байгаа одоо бол бас юм л хийж байгаа юм. Сойж 6-7 наснаас анатаа энэ натсан дөө айгуу шидэн жороо мөртэй байсан. Айгуу шидэл хэрэгжилжсэн. Одоо хүртэл эцэг өвгдийн хүн үлэмжлсэн юмнуудыг эдэлж хэрэгжилж явж байна. Өөр хүүхдүүд бол одоо бас морь хурдан морь унна нэз. Унж байна. Хүүхдийг ер нь хэдэн наснаас нь хурдан морь унуулж байна та? Орой 8-8-аас багстай 6-мургаан настай хүүхдс унгаас айдаг шүү дээ. Айл гэрийн хос баг нь улсан бүсгүйчүүд мал аж ахуйн салбар малчин хүний өмг төшиг болж ажлын голыг нугалж айраг цагаагаан хэсгэнэ. Хангаан нутгийн бүсгүйчүүд харцбулдаам игэл атлаа хин хүнээс илүү ажилсаг нямба байх үлээ. Энэ удаагийн адуутай Монгол өдөрлөгт эдгээр сайхан бүсгүйчүүд өнгө нэмж унсан морь ханилсан ханийхаа нэгэн чимэг болон тодорлоо. Сүүтэйгүү шалгаруулах тэмцээнд Гурбанболог сумын 5 багийн 12 малчны 16 гүү оролцож сайлчин бүсгүйчүүд маань гарын хурдаар өрсөлдлөө. Гүүг 2 цаг тутамд нэг саах бөгөөд энэ хооронд гүү бүрэн саамжиж амждаг байна. Ингээд нэгдсэн дүн гарахад 1-р байрт Гурбанболог сумын 2-р огийн малчин Нармантахын хонгор гүү, 2-р байрт Гурбанболог сумын 1-р огийн малчин Сайн болтын Зээрд гүү, 3-р байрт Гурбанболог сумын 5-р огийн малчин Бат Ирээдүйгийн хул гүү тус шалгарлаа. Хамгийн сүүтэй гүүнээс 1.8 литр хүртэл саам саасан байлаа. Улмаар хос морьтой сайхан хос шалгаруулах уралдаанд 19 хос морьтон оролцож, унаж буй морь, догсон имэйл, өмсөн дээд, барьсан дашуур, зүүсэн хазаар гэд бүх зүйлөөрөө хосолжээ. Тэдний дундаас Гурбанболог сумын 2-р огийн хос Гамболд мөнх туяа халиу морьттойгоо, Тус сумын 1-р огийн малчин Батхүлэг даваад орж, хүү төгөлдрийн хамт бор морьттойгоо, Мөн сумын 3-р огийн малчин хос Хүрэл хуйг мөнгөн туяанаар хол морьттойгоо сайхан хосын эзэд болж удам дамжсан адуу идэл хэрэглэлээрээ аргагүй бусдаас ялгарч чадсан юм а.
Зохион байгуулагчдын зүгээс хөлөг морион эдэлж хэрэглэхэд шаардагддаг эдэл тус бүрийг онцгойлон шалгаруулахад анхаарчээ. Тодруулбал сайхан имэйл, сайхан хазаар, сайхан дашуурыг өв уламжлал уур хийц үүх түүхээр нь тодруулж нарийн шалгаруулсан юм а. олон хүний гардаг. Би таажуулын комиссийн гэр. За нэг дөрвөлсөн. Хамгийн юу шүү. Нэг дөрвөлсөн нь одоо яг өөрөөсөө сонсчихлаа. Тэрэн дээр самд хийж байгаа хэдэн хүн байна? 7 хүн байгаа. За. Тэгээд болж байна. За нэг ингээд энэ бүх самд хийж байна уу? Энэ хоёр дөрвөлтэй яа. Нэг тийм. Энэ хоёртой. Энэ хамтар. Энэ хол гэдгээр багш. Чанартай гэдгээр нь яг. Энийг нь хоёр төрчих маань надад. Ямар хий. Наадхан гайгүй. Тийм хайцаа тийм байна. Жинхэнэ тэнцэн зааны үсээ. Наадхан хоёртой. За хоёрт хий. За та хайцаа болчихсон. Хэд ташаархан хэмжээнээс авчих. Хүртэн байна ахтай. Болж шүү дээ. Энэ айчих. Монгол борны танах төхөөрөмж эдний техник санаанд оров. Ингээд дэвтгий 11 барим байдаг юм байна. 11 барим ингээд 2 барим, 3 барим, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гээд энэ үжинхэн ном байна. Энэ бол 80 чижилтэн барьж явахдаа тэмээнийхээ боронт үйлдэх тусад даруултыг хамгийн дэд шиг ийм байх гэдэг. Тэгээд гурван жижиг хийсэн байдаг. Ай жижиг байсан байдаг. Дээрээс эдлэгдсэн жинхэнэ тэнс гэдгээр нь бид хэдвэл энэ бүрэн хэл. Тийм яшаал. Энэ эдлэгдээ баригдаад ингээд дэлгэцсэн хүний гараар бол амтсан үлэлттэй байгаа. Эдгээр бол ерөөсөө тийм үлэлтээр хамаагүй баг. Энд ч бол энийг хэлээд биш байгаа. Ташуурны зориултын суммууд гэдэг нь жинхэнэ суммууд ташуурны зориулт нийлээл баригдсан нэг дээрвийн килний нороо. жинхэнэ Нэг инвестиций тавьдаг. Килний нороо байна. Килний төрлийн бол байна. Килний банк гэдэг амжидаг. тийм банкаар килний нороо. Адуутай Монгол удирдлагын үеэр нэгэн онцлог арга хэмжээ болсон нь гурван булаг сумын адуучид өөрсдийн тамгаа нэгдсэн бүртгэлд бүртгүүлж соёлын өвд бүртгүүлсэн явдал юм а. Нэгдсэн бүртгэл бий болсноор хэний адуу ямар тамхтайг төвөггүй таних зэрэгцээ алдаж инсэн тохиолдолд олоход амар болж байна. Айл бүрийн тамга харилцан адилгүй байх бөгөөд урьдчилан бэлтгэсэн цагаан эсгээ дээр адуучдын тамга дарагдахыг харахад аль эртний хадны сүг зураг, аль эсвэл орчин цагийн уран зураг гэлтэй Евро бусын нэгэн дүр төрхийг бүтээх ажээ. Гурван булаг сумын адуучдын тамгыг нэгтгэсэн ил цагаан эсгийг сумын орон нутаг судлах танхимд залж он удаан жил үеэс үед уламжлуулахаар болж байна. Хамганы баяр гэж арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ сумын газар нутаг бүхийн цагаан эсгийн дээр бүх энэ сумынхаа айл өрхүүдийн тамгыг дараад за энээс өмнө яг тамганы давтсан дээр дараад тусгай яг бэлтгэсэн материал дээр тамгын дараад тэгээд тухайн тамганы гарал үүсэл эзэмшигчийн нэр энтрийг ингээ бүртгэж авах энэ ажлууд байгаа. Энэ ажлууд маань нэг талаас нь соёлын өв хамгаалж байгаа хэдий боловч нөгөө талаас нь бас энэ одоо адуу мал алдах одоо энэ гэмт хэрэгтэй холбоотой энэ зүйл дээр энэ бүртгэлийн их том ажил болж байна гэж бид нар мэдэж байгаа. За цаашдаа бол ерөнхийдөө манайх энийг бол аймгийн хэмжээнд одоо аймгийн аж жуулчлалын одоо ажлын төлөвлөгөөнд оруулаад дараа жилээс аймгийн хэмжээнд бүр нь болж игэл цаашлаад улсын хэмжээний том арга хэмжээ болох юм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол ямар ч байсан сум орон нутгийн хэмжээнд явууллаа. За дээр нь болохоор энэ манай бас л манай сумын залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа энэ бүсийн арга хэмжээ, бүсийн спортын арга хэмжээ байгаа. Тэгээ энэтэй уялдуулж ингэж энэ арга хэмжээгээ бас
явуулж байгаа нь ач холбогдол нь юу гэхээр бас энэ ойргийнхоо бүсийн залуучуудыг бас энэ Монгол өвөл уламжлал адууны соёлтой бас тодорхой хэмжээгээр танилцуулъя гэсэн ийм байдлаар зохион байгуулж байна. Тэгээд дараа жилээс бол ерөнхийдөө аймгийн хэмжээний одоо ийм арга хэмжээ болгоод тэгээд цаашлаад 1-2 жилийн дараагаас өөр нь улсын хэмжээний ийм том арга хэмжээ болгох ийм зорилттой явж байгаа. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн Адуутай Монгол өдөрлөг наадамчин олны уухайн төрлөختөөр нар дэвшүүлсэн сэрүүн дэнжид Жороомертийн галган, шииртэй эрчүүдийн ирбэр, гоо бүсгүүчүүдийн инээд гин гондун адууны янцгах дуутай элбэг дүүрэн ингүү сайхан болж өндөрлөлөө. Адуучин олон сайхан айраг, гүүтэй айлын гүзээтэй хүү охинооч шалгаруулж дэмбээ гаргаад л ёстой дэнж хотод л сайхан наацсан юм. Сум сумаас ирсэн залуус адуу дагсан соёл малчин заяа Монгол ухаанд ор нэгдэхийн учир ийм байдаг бололтой. Өдөрлөгийн 2 дахь өдөр 7 сумын залуус гар бөмбөг сагсан бөмбөгөөр өвөр зураан өрсөлдөж нөхөрсөг өрсөлдөөн нэгдмэл хүч нэгнэ гэсэн сэтгэлийг бий болгосон нь лавтай үзэ. Хөдөөд малчин залуусын тооц өрч настайчууд буурайн сахин үлдлээдэ гэж халаглаж байсан цаг саяхан. Харин хангаан залуус аглаг бод нутагтаа эзэн сууж алас ирээдүйн сайн сайхныг нутаг усандаа бүтээхээр сумандан амьдарч сумандан хөдөлмөрлөж байгааг харах юутай сайхан. Ээдтэй үүлс шүргсэн уулсын нутагт тэнгэрэн толцсон нуурын хишиг төмөн үедэн дэлгэрэн төгөж сэрүүн сайхан хангаа гурван булагт сэтгэл татсан юм бүхэн цөм орших юм а. 9 эрдэнэ энэл нутагт хүний сайн нь төрөлгөөч яах вэ? Хүний сайн төрсэн газар хүлгийн сайн нь байлгүйч яах вэ? Адуутай Монгол соёлын өдөрлөгөөс бэлтгэсэн энэ удаагийн нэвтрүүлгийн энд хүрээд жаргая.